нэр Улаанбаатараас гарсан. Тэгээд ээжийн хамгийн бага дүүхэн машин суугаад ингээд явж байгаа. 10 хэр хотод ирсэн өчигдөр. За энэ 10 хэр хотол миний төрсөн газар байгаа. Манай аав чирэнд багшаар ажиллаж байхад тэг манай дээдлэн 3 гарсан байгаа. За энэ башингуудын 12-д бол би яг удаан амьдарч байгаагүй. Гэхдээ яг сургуульд орохдоо ирж нөгөө анаахад орохгүй шалгалт өгтөө ирж исэн. За тэгээд дээрэс нь олимпиадуудаар баахан ирдэг байсан. Гаднаас орж ирэх нэлээ өргөцсөн юм шиг санагдлаа. Тэгээд би өглөө босчоод явж байна. За энэ сайхан байшинд унтаж амрах боломж гарсан. Манай ээжийн удаахт өгөх нь одоо хүүгийн байранд ирж хонлоо. Одоо би та нарт өглөө 10 хэрийн төвөр жоохон алхаж сонирхуулъя гэж бодож байна. За энэ сургууль гэдэг тэр дээр болохоор өн тайз гинэ. За миний ойлгож баримжаалж байгаа гэвэл энэ одоо цэнгэлтхийн энэ хавьд юм болоо гэж бодлоо. За өөр хангай наадмыг нэг л удаа үтсэн санагдчихэв. Нэг сайн мэдэхгүй. За энэ гоё байранд ирж хонсон. Маш баярлалаа. Баяр наадмын минь төрөй гэсэн. Тэгэхээр энэ таамагласан зүг болж таарлаа. Энэ стадион юм шиг байна. Энэ стадионоор нэг орох. Стадионоор ороод энэ одоо за байж гараа. Энэ сурын талбай юм шиг байна. Өглөө өсө би цонхоор харж ирсэн чинь энэ нүдэн тагсан. Энэ сурын талбай. Сэтгэл жоохон хөдөлж байна. Яг тэгвэл манай аав энд сур харж байсан. Аймгийн наадамд оролцоод аймгийн төлөөлөлд улсад спорткаданд оролцож байсан гэсэн. Тэгэхээр энд хаа маань ингээд мэдээж сур харж байсан байж таарах нь. За мэдээж энэ би ээжтэйгээ явж байгаа. Ээжээс асуусан бол энд ээж сур үздэг байсан байж магадгүй. За энэ хөшөө хэдэн онд баригдсан бол сайн мэдэхгүй байна. Тэр энэ хөшөөний зааж байгаа. Он сар гэж юм аллах. За манай аав нэг юм гоё юу гэдэг вэ? Ном сум байдаг байсан. Тэгээ манай ахтал очисон болов гэж бодож байна. За энэ хүн дээр сайхан мэдчлээд ингээд юу яачоо. Миний маав дэрэгдэн зогсоод л ном сум хардаг байсан болов. Тэгэхээр энэ за энд мэдээж үзэгчд сууж байсан бай таараа. Энээс тэр бай хүртэл хондог байгаа. За ийм юм байна. За энэ болохоор спортын ордон гэж байна. Ийм сайхан ордонтой болсон юм байна. Би бол сайн мэдэхгүй байна. Энд болохоор богд хотел гэж байна. За ийм төштөл байгаа байна. Ингээд энд парк байна. За хэдүүлээ ийшээ яваад үзье. Энэ болохоор стадион байна. За энд болохоор Усын спорт сургалтын төв гэж байна. За авдахгүй олон хүүхдүүд улс дэлхийд нэрэн гаргаарай гэж хүсэж байна. Наман гэд худалдааны төв байдаг юм байна. За одоо болохоор ийшээ бензин колонк байна. Үнд цэцэрлэгт хүрээл ингээд ийшээ орох гэж явж байна. За ингээд цэцэрлэгт хүрээл рүүгээ ороод ирсэн шүү.
За ийшээ явахлаар мэдээж зан назрын нэрмжт болоо гэж бодож байна. За өндөр гээгэн зан назрын нэг мөрөгч гэж бодлоо. За ийм сайхан самбар байна. За өндөр гээгэн зан базрыг Монголын Микеланжело хэмээн бэлгүүн ном чирэнчин үнэлсэн байдаг. Тэрээр 1686 он соён бүсгийг зохиож маань бүтээх арга, жанлав цогцлын тайлбар хэмээх бүтээлүүдийг зохиохын зэрэгцээ ногоон дарих, цагаан дарих, язгуурын таван бурхан, долоон нандин, ноёны шүтээний мандал, аюуш зэрэг бурхтыг бүтээсэн хүн төрөлхтний урлагийн түүхэнд хосгүй бүтээл юм аа гэж байна. За махон ийм сайхан бүтээлүүд хийсэн. Гэт бүтээлүүд хийсэн байгаа. За 17 дугаар зууны үеийн шашин нийгмийн зэтгэлтийн анх дахь богж авсан дом хотогт 17 дугаар зууны Монголын бурхан шашны урлаг соёлын нэр зэтгэлтэн зам базар халахын түвшээ тан гомт оржийн удаах үгэн бүг болон 1635 оны идэр хэмээх хөгчөн модон гахаа жилийн намрын адаг сарын 25-нд одоогийн Өөрхөн аймгийн 9 зүйл Сумын нутагт Мандай толгой буюу Дахлаг хэмээх газар төржээ. Түүний эцэг Хяд Боржон овогтой Чингис хааны отгон хөвгөн тулын шууд угшааны язгууртай юм аа. Зан назрыг 5 настай байхад төвдийн Жавзан Дарнатын 16 дахь дүр халахын анх дахь богдоор өргөмжлөн шарын шашны тэргүүнд өргөмжлөн залжээ. Ийхүү анх дахь богд хэмээн өргөмжлөгдсөн. Анх дахь богд 1649-с 1651 онуудад Төвдийн Гөмбөн, Үйзэн, Лахас зэрэг газарт ном үзэж байгаад Монгол нутагтаа ирсэн. За өндөр гээгэн зан базар нь Монголын бурхан шашнын улс төрийн үйл хэрэгт идэвхтэй оролцож байсан. Түүний санаачлагтаар Оросын хаант улстай дипломат харилцаа тогтоохоор хэд хэдэн удаа ээж томилсон Сэлэн зэрэг нутгийг Оросуудаас хамгаалж үлдэх гэсэн орлого гаргаж байсан. Мөн Монгол орн бурхан шашныг хөгжүүлэхийн тулд хэд хэдэн сүм хийдүүдийг байгуулан урлагийн олон арга бүтээлүүдийг төрөх, өөрийн дэг сургуулийг бий болох ажлуудыг түүхэнд гүйцэтгсэн. Тэрээр халах ордын зөрчилдөөний улмаас өөрийн ард иргэдийг авч 1691 онд 7 нуурс Манжчин улсыг түших чуулганд чуулснаар халахыг манжнаар эрхшээх үүд болсон. Түүний энэ шийдэл нь тодорхой цаг хугацааг хожих хожмын учир болох их аюулыг гэм хор багтаа гэтлэх гэсэн далд санаа байсныг түүхийн баримт амьдрал гэрчлэнэ. Түүний бүтээсэн олон сүм хийдүүдээс хамгийн том нь хан хинтийн нуруунд орших сардих бийд буюу Рипо, Гэжэл, Ланган, Данша дэвлэг хийд юм аа. Түүнийг 2013 сарын 16-нд шинжлэх ухааны түүх археологийн хүрээлэнгээс малтан судлаж өндөр гэгээний уран бүтээлийн нэгэн томоохон орд байсныг тогтоожээ гэж байна. За ийм түүхтэй ахна. За ингээд өндөр гээ ой манай. За Эрдэнэ чимээг ихч та манай аавын шаби би ах нэг зүс харагдаад тэгээ за ямар гоё оюун хүн бэ нэ гэж та тэгээд яасан. Ста нэр гоё уулзалт боллоо шиг л айл хоёлаа ингээд за яаж гараа. Эхлээд гоё бичлэг хийчихээ. За ингээд тэгвэл өнөөдөр уулз гэдэг уулзалч. За ингээд ёсоо уулз гэж уулзалсан юм. Харин тийм байна. Хааста нэр. За түүхээ яриад өгдөө гэл. Өнөөдөр өстэй Азтай залаар очилаа. Би ойрд яваагүй, ойрд дасгал өглөөний тасгалаа хийгээгүй. Улаанбаатар явчаад ирээд манай шавнаар уулзалт хийгээд өчигдөр ирчээл тэгэл өнөөдрөөс жоохон өдрийнхөө дэглэмд орё гэд явчихсан чинь багшийнхаа охинтой таарлалаа. Аялаа
эхлээд би нэг танихгүй байсан. Танилцаад хоёулаа уйлж тэрвэлдэж уулзлаа. Золоо учирлаа. Өнөөдөр энэ учрах хэвээр юм бич л гэж бодож байна. Би 1971 онд Гамбал төгшөө ангиг төгссөн. Манай анги маш их сайхан нэгдэлтэй, коллективтэй анги байсан. Одоо бүгдээрээ 70 гарсан улсууд одоо ч гэсэн уулзч учраад явж байгаа. Багшийнхаа одоо өнгөрсөн ч гэсэн бид нэр гэр бүл айш өгч дээр жил болгон очиж шинийн гурванд очиж залгадаг. Ингээл багшийнхаа заасан замаар би багш болсон. Бас нэг аймагтаа бол гайгүй би тэргүүний багшийн нэг нь болж багшийнхаа анги удирддаг, арга барил, багшийнхаа хүүхдийг хөгжүүлдэг, авиасыг нь хөгжүүлдэг, арга барилыг бол би цааш хөдөлмөрч зан чанарын дараагийнхаа үр удам хүүхдүүдэд үргэлжлүүлэхийн төлөө би чармаж ажиллаж сүүлд нь бас өөрөө хамт багш болчоод тэтгэвртэй гарчаад явж байгаа та. За баярлалаа. Багш бол манай ээжийн шавн байсан. Тэгээд танай ээж чи хэн гэж хүм? Манай ээж 1948-аас 54 онд Хожирт сумын сургуульд байгаль дэлхийн багш байхдаа Гамбал төгшөө багш нь байсан мэлээ. Тэрнээс хойш 54 оноос хойш 1981 он хүртэл өөр ханга юу нэгдүгээр сургууль бас Гамбал багштай хамт ажилладаг байсан. Багшлсаар агаал тэтгэвртэй гарсан тийм хүн байсан. За баярлалаа. Би тэд 30-гийн наадамд явж байгаа. Ээж нь нутагт дараа нь хужиртын наадамд явж байгаа. Манай аа бас хужиртай юм байхгүй юу? Оо тийм үү. Гамбал багшийг багт нь Миша гэдэг байсан. Тийш тий. Багаас нь андахгүй нэг нутгаар. Ойр татан байсан. Аюуш агш намайг амтлуудыг. За танай хүүхдүүдээс бид нэрийг 10 жил амар дэлгэрийг бид нэр сайн танина. Амар дэлгэрийг гар дээрээ манай ангийнхан дамжуулаад авдаг байсан шүү. За баярлалаа танд орчин насалч удаан жаргаарай. Аавыг нь мартаагүй баярлалаа. Хайртай багшигаа юугүйч мартах дээ. За гоё юутэй. За баярлалаа танд. Стазаар очирлаа. За манай ээж аамад нөө цугсан байна. Цуслан дээр худаг ухаад байгаа хоёр чинь шүү дээ. Симхэ худаг. Оо тийм үү. Зайлуу зургийг авчих. Шүрмөр юу вэ гэж яваад байгаа. За манай энэ ээж хамгийн багдав. За манай алтан бэрсэж байна. Сайнал хөдөөд хөгжил байна гэдэг байгаа шүү. Хөдөөд хөгжил байгаа доо. Хөдөөд амьдрал байна. За энэ уртны морд энэ одоо нэг сум өмнө гойс ирсэн болов. За тэгэнгүүтээ юу яах гэж байгаа? Нэг сумын нааданд орлох гэж байгаа гэж бодож байна. Үүрэнгээ аймагчд нэлээ яасан байна, хөгжсөн байна. Хамт худалдааны төвнүүд нэлээ нэгджээ. Харин тийм ээ. За. Тэн том хавтад авах нэг юм том хаус байсан. Тэндээ ажиллах юм шиг байна. Маш том. Юу юм бэ? Тоглоо багтсан шоу маагаар яа гэв. Нэг тоглоод үйлчлээ чи хаяа шүү. Чи 6000 шоу авч явах гэдэг. Энэ шоу чи тахаасаа яа. Бид нэр өнөөдөр өөр ханга аймаг төвд Арахэр хотч дээр байна. Хотч дээр 30 сумаас ирсэн. Өнөөдөр хожирт руу явах гэж байгаа. За ингээд хожиртод очтор сумын наадам эхэлсэн. Гой арга хэмжээнүүд болж ах шиг байна. За бид нар бол 30 усын 100 жил орчоод одоо хожиртын 10 жилээ 100 жилээр явж байна. Сум бол 90 жилээ байгаа тэмдэглэж байгаа. Тэгвчтэй гоё бичлэгнүүд харсан. Жанцны оронгой гоё тоглолтууд байсан. За тэрийг үзээ сэтгэл их хөдлөлөө.
юм уу? Тийшээс очив юм уу? Оо. Энэ бүгд гэдэг юм ээ. Бүгдийг нийт шүү дээ. Энд чинь байхгүй шоронд аваад уу. Үгүй бүгдээрээ идэн тийм ээ. Бүгдээрээ иднээр чинь бүхэл дэд. Чиний чичээд батгүй шүү дээ. Аав хайрхан тий. Чи урт тийм. Маш гоё харагдаж байна.